Эцгийн өмсчөөсөн зодог шуудгийг өмсч барилдаад охины хүн өмсчөөсөн цамцыг өмс зураг авахуулаад гэсэн чи амьдаа намаагаа бас эргүүлж ийсэн байсан байл л дээ. Тэгээд 85 онд бол би улсын баяр наадмаар барилдаад улсын начин тий. Цэрэгт яваад ирсэн хүний алхаа гიშгэн хартсан хүртэл өөр болцсон юм шиг ингэж санагддаг. Цэргээс ирсэн. Чи тэнэг золгоод санчаар өнөг. Тэгээ Бат Эрдэнэ тэр 2 гарын том хүчийг бид нар чинь цаг гаруй 2 цаг гаруй тогтаагаад хамгийн сүүлд болохоо байгаад унж байгаа байхгүй. Өөр юмар төсөөлж бодоход ингээ шигдээл байгаа юм шиг баярлдаг байхгүй чи. Аваргын бэрхтэлтэй хөлтийн битгий барилдаар гэж нэг аав цагсан. Тэгэд тэр жилийн наадам аавын захиасыг биелүүлсэн наадам болсон доо. Тэр Монгол өвхийн жуудаг чанар гэж яриад байгаа чинь Монгол хүн байх тухай асуудал. Тэгээ одоо сайхамдаа одоо би аав чинь Алтмагван мөрийг төсч одоо залуу хүүхэд байхасаа их олон жил тацалаа дуудуулж. Гойн чи азшантай сайхан хэрэг байш одоо энэ агуу жанснаар бахаараа өөрийнхөө чимгээг одоо шууд нэгдэс би нэр яг одоо энэ бүгдээр мэдэхгүй шүү дээ. Тэгээд 92 онд бидэнд албан тавьж өгсөн Adidas гээд Барселона Олимпиад явахад тавьж өгсөн бэлтгэлийн хувцас байна л да. Одоо бид тэр чинь хэдэн жил өмсөж 27 жил өмсөж байгаа. Би Suzuki Jimmy-тэй л дээ. Өө тийм үү. Өө жанцнаар байгаа шүү дээ. Ямар хөгийн юм ундаг юм бэ гэж. Уурлахаараа ингээд дугардаггүй. Тэр гэрийнхээ хоймор ингээд суучхаад тэгэл ингээд хөрлийгээ суугаад байдаг гэсэн. Ерөөсөө одоо тэр бүх хүн гэдэг бол бүх талаараа одоо төвшин байх хэрэгтэй гэж. Бүх хүн төвшин байх юм бол эр хүн төвшин байна гэж. Эр хүн төвшин байх юм бол яах юм гэхээр зэрэг гэр төвшин байна гэж. Айл төвшин байна гэж. Айл гэр төвшин байх юм бол төр улс төвшин байна гэж. Монгол улсын хөр засгийн газрыг шүү батсан хамгаалсан сайтана. Одоо юм ярина гэж байхгүй болсон шүү дээ. Ярил байх зүгээр. Шторк энтрийн хөлөг мүлгийн нүчээд өчигдрөөс хойш 2 хоног л таньаар өвчлөө шүү дээ.